Байгаль эхийн олон сая жилийн турш уралж буй хамгийн нууцлаг бүтээгдэхүүн бол мах. Биднийг махан дурлуулж буй гол хүчин зүйл яг юу юм бол? Үнэр нь үү? Амтан бүтцэн үү? Эсвэл амьдралдаа зооглож байсан хамгийн сайхан стекний тань дурсамж үү? Мах бол бидний өнгөрсөн үеийн онцлог шинж, өнөөгийн амьдралын салшгүй бүтээгдэхүүн. Тэгвэл ирээдүйд яаж хувьсах бол? Бид ирээдүйн хамгийн чанартай махыг одоо цагт бэлдэж байх боломжтой юу? Шинэ мах, амттай мах, эрүүл мах, байгаль орчинд ээлтэй, бас мэдээж антидотж ээлтэй. Prime-ит яг адилхан, гэхдээ өөр төвшних. Бид антидот шаардлагатай хэрэгцээг хангах үүднээс хамгийн сүүлийн үеийн технологиг ашигладаг. Дэлхийд цорын ганц онцлог болох бэлчээрийн мал аж ахуйг эрчимсэн фермийн аж ахуйтай хослуулж өндөр чанартай Монгол үхрийн махыг өдөр бүр цогцлоож байна. Чандагны талын шимээр тэжээгдсэн Монгол үхрийн махыг дэлхийд дахинд нийлүүлэх аялалдаа бид гарсан. Харин та бэлэн үү? Prime-ит махны хувьсгал. Сайн байцгаана үзэгчдээ. Prime-ит махны хувьсгал нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлжээ. Өнөөдрийн дугаард Prime-ит брендийн дахианы талаар та бүхэнд танилцуулах болно. Ross 308 гэдэг сортны дахиа. За энэ өөрөө дэлхийн 135 орнд тархаж одоо суурьшсан байдаг. Тэгээд яг Монгол улсад яаж үйлдвэрлэгдэж хэрхэн одоо бидний гарт ирдэг талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх болно. Prime-ит махны хувьсгал. За сайн байна уу? За сайн байна уу? Сайн ирж үү? Сайн. За баярлалаа. Таныг манай дахин аж ахуйгаар зочилж аваад маш их баяртай байна. Тэгээд манай дахин аж ахуй маань ерөөсөө хүний гар ордоггүй, хүн огт ордоггүй бүрэн автоматын дахин аж ахуйгаа. Тэгээд энэ удаа яг таныг онцгойлон зочилж ирж байгаа болохоор ингээд бид нэр аюулгүй хувцсуудыг бэлдээд ингээд авсан. Та хурц үнэртэй бас өдөр төрхөг үзтээ тийм. Манай дахианууд маань нэлийн эмзэг болохоор хэд хоёулаа яг бүрэн дүрэн хамгаалалтын хувцснуудаа өмсөд тэгээд дахин аж ахуйгаа зочлоо. Хурц үнэр байх нь яадаг гэсэн үг вэ? Манай дахианууд маань ер нь бол ингээд төрсэн цагаас тусгаарлагдсан орчинд аюулгүй тэгээ гадны орчинд ям бактеригүй байдаг болохоор ерөөсөө татар орчин гэсэн үг. Одоо янз бүрийн үнэр авах эсвэл хурц гэрэл авах танихгүй хүн орохлоор стресст нь таагүй тохгүй болно. Ерөөсөө бид нэр тэрийг нь хангаж өгөх хэрэгтэй учраас гаднаас ерөөсөө огтхон оруулдаггүй. Тэгээ энэ удаа бол онцгойлон таныг ирж байгаа болохоор зөвшөөрөл гаргаад тэгээд хувцсыг нь бэлтгэсэн байгаа шүү. За окей баярлалаа. За тэгвэл хувцас солио. Тэгээ хоёулаа хувцас солиод тэгээ орцгоо. За хоёулаа хамгаалалтын хувцас өмссөн чинь одоо хоёулаа хамгийн түрүүнд манай өндөг бойжуулах хэсгээр орж танилцъя. За тэгэхээр одоо нөгөө Prime-ит брендийн дахиа өндөг хэлбэрээрээ ямар одоо төвшөнд байгааг ихлэ харах нь шүү дээ тийм. Ааха бид нар яг ямар стандарт дагаж мөрсдөг, яаж одоо өндгөө ингээ бойжуултыг танилцуулах чинь. Энд одоо хэдэн температурын халуун бэ? Яг одоо өрөөний температур. Яг заалны температур бол 25 градус орчим байна. Инкубатор дотроо буюу өндөг бойжуулах хэсэгтээ бол 39.7-аас доошоо ингээд хэдэн хоногтойгоос шалтгаалаад өөр өөр температур зааж авч явдаг. Тэгээ хоногоор өөр өөр байдаг. Зааварх уу? За тийм. За харъя. Тэгэд за таны дараа. Зя. Өндөг бойжуулах инкубатор гэж байгаа. Тэгэхээр энд бол бүх зүйл нь бүрэн автомат. Хүн бол яг гараараа энэ үндийг нааш цааш нь болгох ямарч боломж авахгүй. Тэгээ онгойлгоход ч гэсэн 1-3 минут л онгойлгож янз бүрийн тийм нөгөө нэг шалгалт хийх боломжтой. Ерөөсөө тэр нөгөө нэг энд одоо энэ инкубатор маань 3 зүйлийг хийж байгаа байхгүй юу? За. Нэгт температур, хоёрт чигшил, гуравт агааржуулах гэдэг зүйлсийг хийж байгаа. Температур, чигшил, агаар сэлэлтний гэсэн үг. Үгүй энэ нь болохоор 2 цаг тутамд яг нөгөө нэг ээжийн бүүвэлдэг шиг ингээд баг зэрэг далигаад ингээд бүүвэлдэг тийм зүйл. Ямууд яг одоогийн байдлаар ийшээ өндөгнүүд орсноос хойш нийтдээ 30 удаа бүүвэлгдсэн байна гэсэн.
Окей. За тэгэхээр ер нь бол 39 савцаа 38.5 температур хэд хоногтой байгаас шалтгаалаад энэ нь ингээд одоо жишээ нь эхний 5 өдрөө 39.7 градусд байна гэдэг ч юм уу тийм. Ингээд баг багаар одоо энэ инкубаторт 21 хонжоо. Тэгээ ингээд баг багаар температур нь ингээд өөрчлөгдөд явдаг гэсэн. Тэгэхээр ийм олон хэсэгт байгаа гэхээр нэгнээсээ шилжээд явна гэсэн үг үү? Одоо энд нэг хэд хоноод дараа нь нийшээ шилжээд явна гэсэн үг. Үгүй энд ингээ орсон цагаас хойш бүх зүйл нь ингээ тохиргоонд орсон. Тэгээд яг эндээ л байдаг гэсэн. Нэг удаа боожуулахад одоо хэдэн мянган өндөг вэ? За яг ийм нэг инкубаторын кабинд бол хамгийн дээд нь 17 мянган өндөг орох боломжтой. 17 мянган. Тэр 17 мянган дахиад зэрэг гарах боломжтой гэсэн үг шүү дээ. Зэрэг хавраад ирэх боломжтой гэсэн. Бас супер юм шүү. Орж үзэж болох уу? Амуулгаж ингээд харъя. Эсвэл ингэж харж болох юм уу? Оо. Чи ингээд дали байлгад юм байна тий? Тэгээ хазгаа байлгадаг. Ингэж хазгаа байлгадаг шалтгаан нь юу юм бэ? Чи юм хазгаа юм шүү дээ. Одоо энэ нь яг нөгөө бид нарт цаанаас зааварчилж орж ирсэн ерөнхий стандартын дагуу бид нар бүгднийг ингээ гормын дагуу хийсэн. Тэгэнгүүт одоо энэ нөгөө бүүвэлэгдэх хэсэг дээр болохоор энэ хазгаа маань ингээ баг зэрэг тэгшрээд буцаж хазгаадаг гэсэн. Хоёулаа ганцхан минут нээж харж үзье. Нөгөө хугацаанаасаа юу их юм бол утах юм бол манай инкубатор маань нөгөө нэг температур эсвэл агаар чигшэл алдагдчихээн гэдэг гэдэг дуугараад ийдэг байгаа. Энэ ямар өчтэй вэ? Энэ сая гэрэл насаалтай. Энэ ямар өчтэй вэ? Эндээс нь манай ажилтнууд маань шууд энэ наадлан байгаа заалтын дагуу за яг энэ дотроо хэдэн градус байна гэх мэтлэнгийн нөгөө механик зүйлсийг хэмжих боломжтой. Тэрнээс бол огт бүр онцгой тохиолдол биш бол огт онгойлохгүй гэсэн. Зүг. За ойлголоо. За гэрэл тасцаа. Орох уу? За тал харж үзье төхөө. За. Оо за. За ингээд бүгдээрээ хазгаа байрлана. Амар халуун юм байна бас. Өөр үед юм. Яг температурынхаа дагуу байгаа. Тэгээд манай Рос 308 өндөг маань болохоор бусад нөгөө нэг хэрэглээний өндөгнөөс арай өөр өнгөтэй юм юу гэдэг байгаа. Чи өөр махны чиглэлийн өндөг шүү дээ. Тэр чи зүгээр энэ нөгөө бидний өдөр тутмдаа хэрэгэлдэг одоо нөгөө гэртээ хэрэглэдэг өндөгнөөс арай бор тий. Тэр чи нөгөө мэдээж эзэснээс хамаартай тий. Их нь юу идэж гин тэрнээс шалтгаалж байгаа бас нэг өмнөний өөрчлөлт байгаа. Тий, өөрийнхөө сонголтын. Яг махны чиглэл учраас бас арай өөр эзэжтэй гэж боддог тий. За хоёул ийшээ яваад үзье. Яг адилхан бүгд үү? Тэгэхээр яг адилхан бүгд. Яг ийм махны чиглэлээр дэлхийд хэдэн төрлийн өндөг байдгийг ер нь. За одоогийн байдлаар COP 500, ROS 308 гээд хоёр сорилт болол дэлхийд дээр бүр 93 орчим хувийг эзэлдэг. Одоо бидний нөгөө сайн мэддэг Apple, Samsung гэдэгтэй яг адилхан гэсэн. Тий. Тэгээд энэ COP 500, ROS 308 нь өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Тэр нь бол өсөлт бойжлтоос шалтгаалдаг. Бидний яг оруулж ирээд ингээд юу гэж байгаа махны чиглэлээр ингээд Монгол улсынхаа зах зээлд хангаад байгаа зүйл нь болохоор ROS 308 гэсэн юм. ROS 308. Дэлхийн 135 орнд дарахсан. Одоо тухайн улс бүрдээ өөрийн гэсэн уур амьсгал, хэм маяг, за тэгээд тухайн үндэстэн зориулсан хэлбэрээр одоо ингээд суурьшаад явж байгаа хэлбэр гэсэн үг шүү дээ. Яг бид нар ч гэсэн яг монголчуудын хувьд ROS 308-ыг яг Монгол одоо хөрсөнд суурьшуулад за бидний яг бие организм таарсан хэлбэрээр хижээгээд хижээлийн хүртэл энэ бүс нутагтаа бас байгаа шүү дээ. Тийм, хижээлийн хүртэл Монголтоо олж харж оролцоо. Тэгээд бүх зүйл дээр нь яг монгол ажилчид оролцоод хамгийн гол нь олон улсын стандартыг ингээд бүрэн дүрэн хангаад нэг ч хүний гарын яг оролцоо байхгүйгээр бүрэн автоматжуулж ингэж гаргаж ирж байгаараа энэ онцлогтой. Тэгэхээр яг эндээ одоо ингээд 21 хоногийн турш эндээ байршаад тэгээ шууд дэгдэхэ болчихд юм уу? Яг ямар одоо процедур явуулдаг? Яг эндээ болвол 19 хоног болоод тэгээд өндөг хагарах кабин руу шилжээд тэндээ 2 хоног. Тэндээ болвол яг 2 хоногийн турш өндөгнүүд маань хагараад дэгдэхэ болоод тэгээд бас нөгөө нэг эмзэг байгаа учраас тусдаа тийм нөхцөл орчинд байрладаг гэсэн. Тэгэхээр мэдээж энэ нөгөө ямар ч хүний одоо гаднаас ямар нэгэн бактери, вирустэй ямар нэгэн тийм бийд, гадны бийд байхгүй учраас тухайн одоо дэгдэхэ болон өндөг болон дэгдэхэ маань өөрөө ямар нэгэн асуудалгүй байхгүй бүрэн боломжтой гэсэн үг шүү дээ. Ер нь ямар ч бактери үүсэхгүй тэгээд ийм дандаа тусгай ийм өрөөнд байгаа учраас бас нэг
эрүүл ахуйн шаардлага бол 100% хангаж байгаа юм байна. 100% хангаж байгаа. Тийм байна. Энд бол тийм ээ ямар нэгэн бактери үүсэх бүрэн боломжтой. Тэгээ хүн бараг болохгүй бүгд ийм автомат учраас юм сүүлийн технологи бол супер хөгжсөн байна. Би яг дахины талаар мэднэ. Ер нь за нэг 2000 сургуульд байх чинь бид нар ирж исэн маань 2008 он байна 9 онд нэг юм Швейцар дахины үйлдвэр аж ахуйнуудтай танилцчихсан. Гэхдээ яг иймэрхүү бол байгааг мэдэхгүй. Одоо бол ингээд бүр супер болцсон байна. Бүр ямар ч хүний оролцоог болсон зөвхөн коноп дараад болдог гэсэн шүү дээ. Тэр үеэс бүр шал өөр болцсон байгаа юм байна. Бас мэдэхгүй зүйлс зөндөө байгаа юм байна. Тэгвэл хоёлоо одоо өндөгнөөсөө дэгдэхээр үшилж гэсэн үг зөв үү? Тийм өндөгнөөсөө дэгдэхээ болдог. Тэгээ яг өнөөдрийн байдлаар бол нөгөө нэг хамгийн гүцэд хагарч байгаа дэгдэхээ бол нөгөө өндөг хаах кабинд бол байхгүй. Тэгэхээр шууд аж ахуй руу ороод танилцаад явсан дээр. За тэгвэл хоёул аж ахуй руу. За энэ манай дахин аж ахуй. Яг одоо ингээд 5 хоногтай дэгдэхэнүүд манай. Дэгдэхэнүүд. За. За. Сайн уу? Сайн байна уу? Сайн явцгааж юу? Мөнх хоёр. Манай дахин аж ахуй үйл ажиллагаа хариуцсан менежер Мөнх хоёр байгаа. Танд илүү гоё манай аж ахуйтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгч чадна гэж найдаж байна. Баярлалаа. Урд инкубатор хагалснаас хойших 5 хоногийн настай дэгдэхэнүүд. Зөв. Тэгэхээр одоо энэ дэгдэхэнүүд энд одоо хэд хонох уу? Эндээ нэг торондоо 10 хоноод 2 садгадаг. Одоо энэ нэг торондоо одоо тийм байдлаар 100 дэгдэхээ байгаа. 100 дэгдэх. Тий. 10 хононгууд 50 болгоно. Дахиад 10 хононгууд 20 хоног дээр 4 болгоно гэсэн. Ингээд тэгэхээр одоо жишээл 10 хоноод тухайн дэгдэхээ яг тэдэн гараан болцсон байх хэрэгтэй гэсэн тийм залттай байгаа юу? ер нь бол заалттай. Тэгэхээр яг тэр жиндээ хүрэх хэрэгтэй тий? Тэг хүрнэ. Тэгжээж даалан салахгүй. Тэгэхгүй бол стандартынхаа нормыг тижээлийг идчихээж одоо цэвэр усаа ууж ээж агаар чигшлэн таарж ээж 10 хоногтой яг өөрийнх нь жиндээ стандарт жиндээ хүрнэ гэсэн. Чи барил үзье. Биеийн дулаан бас нэлээд дулаан. Хүний биеийн дулаантай адилхан. Тий. Одоо урдаас ирээд энд 35 градусын дулаан 5 хоноо. Тэгээд 33, 32 гэх тестраалаар доошоо градус дуунаа гэсэн. Тэгэхээр одоо энд одоо хэдэн химийн температур яг энэ өрөөний одоо энэ өрөөнд 33 градус. 33 градус. Зөв. За тэгэнгүүтээ ингээд тодорхой хугацаанд 50-аас дахиад 25 гэдэг ингээд багасаад явна гэсэн үг. Тэгэхээр хамгийн доотлын температур нь 22 градусын температуртай очиж. Дэгдэхээ өөрөө хэдэн грамм байдیں۔ Одоо 110 граммаас 110 граммаас 45 хоногийн дотор хил 3 хил. 3 хил болох юм. Тий. Амьдын жин. Амьдын жин 3 хил. Зөв. Ер нь бол яг стандарт юм байна шүү дээ. Яг одоо усны стандарт ямар байдаг яг тэр өөрөө л юм чинь. Энэ усан жишээлбэл яа гэм үү? Ямар нэгэн одоо халуун байх ч юм уу, бүлээн байх ч юм уу нэг үхрэн дээр нэг тийм юм явуулсан. Тэгэхээр энэ бол тэр урд өрөөний дасгалгааны температурт одоо 22 хэмээн градусын дулаантай ч юм уу тиймэрхүү дулаантай орж ирж байна. Энэ хүрэхээр ингэж нэгдэв юм тийм. Энийг ингээ шувуу тонших болгонд усм гоожж гинэ гэсэн. Өөрөөсөө тоншоод идэв юм. Тэгээ өөрөө тоншно гэж. Шувууч өөрөө ингээ тоншоод усаа угаад гэсэн. Ус бол байнгын хэрэглээ байх ч шүү дээ. Энэ доотлын зам ямар хүчтэй юм? Энэ нэг болохоор одоо шувуу мэдээж идэж угаад бийц нь хүндэрнэ гэсэн үг шүү дээ. Сангас нь канверээр татагдана гэсэн үг. Автомат канвер тий. Тэгээ ингээд эргээд ингээд явагдаад доотлын тий. За тэгээд том болоод ирэхээр эндээс идэх юм уу энэ замнаас? Энэ замнаас идэх канверээр онгоцсон. Энэ чинь автомат хооллоготой. Одоо эхний 10 хоног бид нар амалгаа тижээл буюу гараар хооллож байгаа юм. Зөвхөн гараар тижээл. За. Тэгээд одоо дараагийн 10 хоног дээрээс нь энэ чинь автомат канверээр хооллоод эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээ үүдний саяны одоо үүдний удирдах хэсэг байсан шүү дээ. Тэндээс конопор удирдаад явчихдаг гэсэн. Одоохондоо жижигхэн болохоор ингээ бие даагаад байдаг. Тэгээд одоо жишээлбэл ингэдэг штэ. Гахаа дахиад хоёр дээр одоо ийм байдаг штэ тий нөгөө сальмонелл бактери гэж яддаг штэ тий. Нөгөө газраас авдаг тий. Тэгэхээр энд бол ямар нэгэн бид нэр одоо тухайн далавч шүү дахиад тий энд ямар нэгэн сальмонелл бактери одоо юу гэдэг шингэх ч юм уу маханд нь шингэх ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар өвчлөх тэр боломж нь бол байхгүй гэсэн үг шүү дээ. Өдөр болгоны цэвэрлэгээ явж байгаа. Тэгээ манай шувууны ганц онцлог нь ямар ч антибиотик тарай юу ч хэрэглэхгүй.
тариа ихгүй, ямар нэгэн антибиотик байхгүй. За дээрээс нь нөгөө янз бүрийн ийм гадны бактери, вирус тэр үржих одоо амьтанд таалдах тэр нөхцөл нь бол 100% асуудалгүй сейф буюу одоо асуудалгүй гэж харж болох нь тийм. Манайх ч 20 цэрийн дэглэмд ажилладаг байгууллага. Нэгдүгээр одоо гадны хүн оруулах 20-т ер нь бол гаднаас ямар нэгэн хүн ордоггүй гэсэн. Тэгэхээр тэр нь ер нь энэ амьдрах нөхцөлийг нь яаж таатай байдлаар бүрдүүлдэг юм бол орчны одоо ер нь бол шувуучин агаар чийг тэгээд одоо тав дахьтай дуу чимээ байхгүй байх, гэрэлтийн тохируулга ингийн байжж шувуу маань өөрөө стрессгүй тайван амьдрна гэсэн үг байхгүй. Тэгээд одоо нэг шувуунд орчих ноогдох талбай хэмжээ байна. Одоо ингээ чи яг стандартын дагуу 1.25 тонн дахиад 100 дэгдэхэ байна гэсэн зорилттой байгаа учраас яг тэрэндээ та надад нэг дэгдэх аваад өгч шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ нэг юм бидний яг одоо ингээ гарт очдөг дахиад Ross 308 гэдэг сортны дахиад байна. Тэгээд дэлхийн 135 орнд одоо ингээд үйлдвэрлэгдэж байгаа тийм. Тэгэхээр бид нар Монгол улстай одоо ингээд Primate brand-ийн махан бүтээгдэхүүн одоо эцсийн дүндээ бидний гарт очдог бүтээгдэхүүн бол энэ Ross 308 гэдэг дахианы сорт байна. За тэгвэл хоёулаа одоо ингээд ерөнхийдөө аж ахуй бол иймэрхүү байдлаар явдаг юм байна. Тэгэхээр эндээс үргэлжлээд эндээс нэг юм лавлах гэдэг. Одоо нэг барилгын нэг юм байгуулсан нэг юм хид хидийн нэг асуух бас нэг юмнууд байна. Тэгэхээр хоёул ийшээ гарч байгаа нэг таньс нэг асуух зүйлсүүд байна. Сонирхол татсан зүйлсүүд байна. Гараад асууждаггүй. За. Мэдээж одоо юм чанартай махан бүтээгдэхүүн дахианы мах гаргаж байгаа тохиолдолд бидний хамгийн чухал зүйл бол мэдээж идэж шүү тий. Идэх тэжээл ч юм уу тий. Идэж тэжээлэх юм уу тий. Тэгэхээр энд яг бид нар одоо яг юу өгж байгаа вэ? Ross 308 сортны дахианда бид нар юу гэдэг юм бол мэдээж юм л дээ. Тэжээл гэдэг чинь болохоор хамгийн номер 1 юу болно шүү дээ. Одоо дахианы хэрэгцээ болно юм тий. Тийм учраас бид нар баялаг вид тэжээлийн үйлдвэрээс эх орны хөрсөнд ургасан тэжээлийг одоо тусгай пүнкрийн машинд авчираад шууд энэ сэл осонд шахдаг гэсэн үг. Энэ дотор тэжээл нь байгаа юм биш үү? Энэ дотроос шууд автоматар шууд дахианууд маань идэгддэг болчдөг гэсэн үг. Тэр тэжээл нь одоо тодорхой хэмжээний температуртай одоо тэд байх хэрэгтэй. Их тус 100 өвлөөр хамаагүй. Тэгэхээр идж байгаа тэжээл маань хүртэл Монгол улсын хөрсөнд ургаж байгаа юм зөв? Тийм, эко тэжээл гэсэн үг. Окей. Тэгээд эцсийн дүндээ тухайн бүтээгдэхүүн одоо тэр тэжээлээс шалтгаалж яг энэ Ross 308 сортны дахиад маань яг одоо эцсийн дүндээ ямар бүтээгдэхүүн болсон гэдэг бидний гарт ирж байгаа мах одоо болсон бүтээгдэхүүнээс бид нар яг тодорхойлж харах боломжтой юм. Тэгэхээр дараагийн зүйл бол мэдээж байшин буюу одоо тухайн одоо дахиад амьдрах орчин чухал байх л та мэдээж стрессгүй байх хэрэгтэй нэтэр гэл те олон ийм стандартууд байгаа даа. Тэгэхээр энэ нэг юм надад сонирхолтой байна л да. Энэ яг ямар учиртай юм бэ? Бид нэр шувууныхаа фермийг хасах 40 нэмэх 40 градуст зориулж одоо хятадын техникийн инженерүүдээр зургийг зурулж барьсан. Тэгэхээр энэ болохоор одоо нэмэх 40 буюу хит халуунд сэрүүцүүлэх зорилттой усан өшиг гэсэн үг. Баашингийнхаа 3 тал байгаа. Одоо ингээд зүүн баруун урд тал гэдэгтэй байгаа. Тэгээд цаатал руугаа синсээр одоо энэ тусраач ус гүнгөтл дотгошоогоо сэрүү агаар орж иж байрыг сэрүүцүүлэх зорилттой. Одоо мэдээж дахиад маань зуны халуунд хална гэсэн үг шүү дээ. Тэр үед нь сэрүүцүүлэх зорилттой. Тэгэхээр нэмэх 40 хасах 40 эмд чинь яг л нэг температураар бариад байх одоо тэр юуг нөхцөлийг бүрдүүлж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Одоо бид нар одоо 35 градусын дулаан дэгдэхэ байх хэрэгтэй гэвэл яг тэрэндээ л бариулах зорилттой хасах 40 нэмэх 40 гэж байраа захиалуулсан. Тэгэхээр энэ байрны үед бас маш чухал юм байна. Яг хаана ирсэн баа? Манай тэжээлийн үйлдвэрийн лабораторид байна. Тэгээд манай дахианууд маань яг юу идэж юугаар хоолдог вэ гэдэг талаар ярих чинь. Ерөнхийдөө бол бид нар ингээд өсвөрийн дахианы тэжээл гээд гаргасан. Энэ дотроо бол 3 төрлийн үндсэн орцтой. За нэгт Эрдэнэ шиш. Одоо энд байж байна. Хоёрт бол Улаанбаатар. За гуравт нь болохоор шар буурцыг ингээд ногдоглоод шахтас гаргачихж байгаа. Монгол эндээс бол 2 төрлийн бүтээгдэхүүн гарч ирж байгаа. Нэг нь бол яг ингээд шахтсан. Нөгөөх нь болохоор шар буурцны тос нь орж байгаа. Тэнгуут тос нь бол
эрчимтэй тэжээл рүү яг энэ Sharp Works-ийн шатц нь бол энгийн тэжээл рүү орж өгч байгаа гэсэн. Хоёр хэлбэр. Ингээд нийтдээ ийм бүтээгдэхүүн болоод яг энэ бүтээгдэхүүнийг манай дахианад энэ тэжээлээр хаалт. Бүгдийн микстэй пицца биш үү? Ааха. Энд дэр мэдээж нэмээд яг нөгөө нэг үйлдвэрлэлийн аж ахуй нөгөө нууцтай холбоотой яг эрдэс тиймэрхүү юмнууд бол орж байгаа. Үндсэн бүтээгдэхүүнүүд нь бол ийм хэрэгцээ. Энэ болохоор дэгдэхийн тэжээлэгдсэн ба шүү дээ. Энэ одоо энэс өмнө идэх хэрэгтэй. Дэгдэхээ байхдаа идэх хэрэгтэй гэсэн үг. Тийм, дэгдэхээ байхдаа идэх хэрэгтэй гэсэн. Инкубатороос гараад тэгээд дэгдэхийн тасалгаанаас гараад яг нөгөө аж ахуй руу орсон эхний өдрүүддээ болол дэгдэхийн тэжээлээ дээр тэгээд өсч томроод ирэхлээр бид нэр яг үндсэн өсвөрийн тэжээлээр тэжээдэг байгаа. Зүг. Окей. Тэгвэл энэ бас зарим нэг тэжээлүүднээс Монголын хөрсдөр ус олж байгаа юм тий. Тийм, Улаанбаатар гэх мэтлэнгийн одоо юунууд тэжээлийн орцоодоо бол бид нэр яг өөрсдөө тарьж ургуулдаг. Тэгвэл энэ бас нэг Монгол амт гарах нэ. Монгол амт гэж тодорхойлох юм тий. За окей би ойлголоо. Тэгвэл хоёлоо одоо эндээс дахины үйлдвэрлэл явах уу? Тий, үйлдвэртэй. Яг тэнд яг юу болж байгааг танилцаад явъя тий. За. За тэгэхээр хоёул одоо энэ ангиллын хэсэгт орж ирсэн байна тийм үү? За юуны нөгөө дахиагаа бид хоёр орж ирсэн. Цэвэр бүс дахианы. Цэвэр бүс дахианы хэсэг гэсэн үг үү? Тэгэхээр яг ангиллаас савлах. За одоо ингээд энд бид нар англиад тэнгуудаа шууд ингээд шинээр нь савлж байгаа тийм? Fresh pack буюу шинээр нь савлж байгаа гэсэн. За ингээд яг граммын дагуу одоо тухайн бүтээгдэхүүнийг байршуулад энэ болохоор одоо дээд гуй их үү доод гуй их үү? Гуй гэх юм уу? Юу гэж нэрлэх юм бэ? Мөч. Энийг зүгээр гуй. Энэ мөч. Гуй мөч гэж байна. За окей. За. Тэгэхээр одоо ингээд англингуудаа бид нэр шууд вакуумчдээ шинэ. Чи одоо шууд энийгээр шинээр шууд вакуумдаад. Одоо ийм савлгаатай махыг бид нэр шинээр нь вакуумдаад одоо энэ бол нэлээд хүүдэн биш үү? 0-2 юм л огсон тийм. Тэгэхээр яг энэ хүүдэн нөгөө бактери үржихгүй энэ нөхцөл яг ажиллаж байгаа тохиолдолд яг үхээр ингэж яг цэвэрхэн тохиолдолд ажилласан энэ дахианы махыг хэд хоног яг дэлгүүрийн лангуун дээр очиод дээрэс нь одоо би гэртээ бодлож авах гэрийн лангуун дээр дахиад гэрийн хүрэгчэнд хэд хоног боломжтой юм бэ? 7-аас 14 хоног. 7-аас 14. Тэгэхээр 0-2 юм. 0-2. 0-2. Тэгэхээр хүүдний бид нөгөө өмнөх дугаараар бас ярьж ирсэн та адилхан хүүдний гинжин холбоос маш чухал. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр дайдангуяа ийм шин махан дээр те 0-2 юм бол бактери үржих ямар боломжгүй мэдээж ийм цэвэр ямар нэгэн гадны бактери вирус орох боломжгүй юм нөхцөл хийж байгаа учраас энэ өөрөө бас нэг удаан хадгалах давуу тал болж ирж байгаа гэсэн. Тэгэхээр энийг одоо вакуумд дэвшгүй. Тэгээ вакуумд дүрслэе. За. Одоо энд болохоор бид нэр мультипак савлгаан дээр ирсэн байна те. Тэгэхээр ерөнхийдөө яг фреш махнуудыг тодорхой яг нөгөө худалдаа авахч зориулсан хэлбэрээр нь грамлаа. За одоо энэ дээрээс яг шууд вакуумдна гэсэн үг тийм. Бид нар хоёр төрлийн савлгаатай явж байгаа. Нэг нь болохоор яг ийм фреш савлгаа, нөгөөх нь болохоор яг зөв вакуум уудтай савлгаа. За энэ фреш пакны савлгаан дээр юу яаж вэ? Ер нь бол бүгд ийм автомат юм шиг байна тийм. За яваад. Starting. Okay. Ой. За одоо энэ ингээд савлаа шууд гараа. Энэ өөрийн хэр их хэмжээний одоо хүчин чадалтай юм шиг юм бэ? Ер нь өдөр баримтаар нэг 5 тонныг бол ингээд фрештэй ингээд хангалттай гаргаж. Супер. Ямар гоё юм. За эндээс одоо хангалттай. Вау. Дангийн эсрэг бүтээгдэхүүн болоо гараад байна тийм. За одоо энэ дээр мэдээж нөгөө тухайн бүтээгдэхүүний мэдээлэл авдаг. Хаяг шашгаагаа. За тэгээд бүх мэдээллүүд нь грамм. Вау, окей. Ингээд гараад. За ингээд эцсийн бүтээгдэхүүнээ бид нар 7-аас 14 хоног ерөнхийдөө гэрээ өөрөх чинь хадгалах боломжтой болсон. Fresh pack буюу одоо шинээр савлгаагаар хийж байгаа тийм. За хоёул тэгвэл дараагийн савлгаар руу шилжих үү? За. За.
За ингээд дараагийн савлгаа нь болохоор вакуумцсан хэний цээж баг тий. Дахиад нийцээж байна. Хэний цээж мах болохоор 9 сар хугацаатай. энэ чинь ингээд он сар нь юу гэдэг нь хэдэн грамм нь ингээд бүх мэдээллүүд нь бүрэн бичсэн. Тийм бүгд байгаа. Хэдэн сарын хэдэн үйлдвэрлэсэн. Тэгээд он сартагаа. Тэгээд энэ дээр болохоор манай нөгөө махны гений өөрчлөлтгүй тэгээ халаалт стандартыг нэвтрүүлсэн антибиотикгүйгээ бүх юм юун дээрээ байгаа. Манайх ч өөрөөсөө ASA стандарт ISO 9001-ийн энтрийг бас нэвтрүүлсэн. За окей. Тэгэхээр одоо яг энэ вакуумдж байгаа төрлийн махнаас одоо дахин нээж мах өөр Гоё, гоё байгаа. мөч, даалавч, бүтэн дахиа. бүтэн дахиад юм. Ингээ ерөнхий 5-аас 1. Тэгээ буглаг гэдэг. 5-6 төрлийн. Тэгээ дайвар махтаагаар бол нэг 11 төрлийн. Дайвар мах бас борлуулдаг юм. Тийм дайвар махаас 500 г борлуулдаг. Дэлгүүрүүдэд байгаа юу? Бага 500 г-аар савлагдчих. Бүх дотор ихтэн гэсэн үг шүү дээ дайвар гэхээр юу вэ? Дахианы ходоод, Ходоо, сарвуу, зүрх. Окей. Тэгэхээр бүгд ингэж яг ийм он сартаа ингэж мэдээлдэг юу гэсэн үг үү те? Тэгээ яг дайвар болохоор тусдаа савтаа савн дээрээ шашган дээрээ бүх мэдээллүүд нь байгаа. Ямар стандартаар яаж гаргасан. Зөв. Окей. За тэгэхээр бид нэр ерөнхийдөө бол яг Primate brand-ийн дахины махыг ингээ хоёр төрлөөр яг шинэ байдлаар нэг нь болохоор за мэдээж нөгөө хас 18 юм, нэг нь болохоор шууд шинэ бүү 0-2 хэм гэсэн хоёр төрлийн савлгаагаар зэрэг одоо савлаад тэгээд бидний гарт ирдэг байх нэ. За тэгэхээр одоо ингэ савлцсан. Тэнгууд яг үхээр энийг хэсэг хугацаанд түгээлтэнд гарахаас өмнө гүр нэг нь болохоор хөргүүр нэг нь болохоор гүн өлдөгч гэж байгаа. Хоёр төрлөөр. Хоёулаа тэгвэл тэр дараагийн эсрэг рүү шилжиж идэх үү? За хоёулаа одоо яг хаана ирсэн байгаа вэ? За энэ цэврэх хөргүүр дээр ирсэн байна. Энэ нь болохоор ангилахаас гарч ирсэн ер нь дахиад 11 төрлийн нэр төрлийн бүх дахианууд ийшээ ороод дахиад махнууд ийшээ ороод 2 цаг цэврэгдээд фриз савлгаан гарч фризээр савлагдаад махнууд нь болохоор ийшээ шок нэг өдөр юм. Тэгээд дараад нь шок фризер буюу гүн хөргүүр богино хугацаанд хөлдөөх. Тийм, богино хугацаанд 8 цагийн хугацаанд хөлдөөгөөд бүхний бүний хэм хасганы амбал хөлдөөгөө гаргаад байна. Зөв. За одоо жишээлбэл бид нар өдөрт нэг удаагийн одоо энэ дотор хэдийн хэмжээний дахианы махыг хадгалах боломжтой юм. Өдөртөө ер нь бол 10,000 дахианы махыг цэврээгээд хөлдөөгөөд хадгалах боломжтой. Тэгэхээр өдөрт 10,000 дахиа гэдэг маань Улаанбаатар хотын нийт иргэдийг бараг бүгднийг хангах хэмжээний дахианы мах байх боломжтой юм байна. За тэгэхээр бид нэр болохоор өнөөдөр ингээд ROS 308 сортны дахиаг одоо жишээл өндөг хэлбэрээс нь авахлаа тий. Дэгдэхээ за тэгээд дахиа болоо. За дахианаас махан бүтээгдэхүүн болоод бидний гарт ирэх хүртэл ер нь бол ингээд бүгдэндээ танилцлаа. Тэгээд та бүхэнд баярлалаа. Маш одоо их ажиллагаа явагддаг, их ажил одоо хүч хөдөлмөр байд юм байна. Баярлалаа та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. Амжилт хүсье. Өнөөдрийн дугаараар Primate brand-ийн дахианы үйлдвэрийг танилцууллаа. ROS 308 сортны дахиа өндөг хэлбэрээс нь эцсийн бүтээгдэхүүн болтол та бүхэн танилцууллаа. Primate махны өсгөл.